Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсоорой. Шижир алт. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. 3 дугаар хэсэг. Шүн дунд болов. Гадаа гэр айл айланд нь намгом. Нөхөртөн ууралсандан газраар гудасцулж дэвсэд хүүхдүүдтэйгэн унтахаар хэвдсэн эхнэр нь нэгэн химээр намуухан хорхиргаас өр чимээ гэрдлав алга. Харин шижирийн нойр хүрсэнгүй. Эхнэрийн зодож танхаарсандаа биш. Хар хөх дээлтэй охин өөрийг нь хормойдож дагсаар явдаг төрх нүдэнд нь харагдаад тэр. Анх уулзсан цагаас л хөдөө хязгаард зайдалж байгаад явъя гэхээс өөр зүйл бодоогүй хөгшин эрийн өвөрт орохдон хөөрхий охин юу бодож байсан бол ич яаваасаа үлдсэн цоргонц эрдэнэ өөрийнхөө амьдралтай хамт миний гарт татхуулахдаа харамсна гэж лав мэдээгүй баг. Би ч хүний өнөргөө араат юм та. Араатнаас ч 7 төр арчаагүй амт юм. Өхүүлт харна. Гэхдээ нэгэнт ихлүүлсэн амьдралаа хүнд найдаж үлдээгээд өгөх хүлээ. Алтаа үлдээгээд далдарвал энэ хүүхэн хүүхдүүдийн хаяжгаад гоёж гангалаад давхиж оч мэднэ. Алтаа хаяжгаад өгвөл миний гараар л хоолтой зологдог улс мөдхөн хөлбөрч өгнө. Гингэд миний амьдрал хизээнээс эхэлж ин алтнаас бүрэн хараад болчихгоо. Энийг хаяжхий л та. Тэгээд л хөрдных шиг юу ч болоогүй юм шиг тайван сайхан амьдрий. Бодож зөхөд шаналаад их юм энд төөж алах шивдэ. Гэж өөртөө урам өгөх мэд бодоод элгэн дээрэн гараа нь тавьсаар тааз ширтэн хэвтгэхэд тэр өөрийгөө алтыг хаяж чадахгүйг мэдрэх шиг. Тэгж бодоогүй. Зүгээр л мэдэрч байлаа. Тэр мөнгөнд дуртай. Үгүй хангалуун байхад дуртай. Бас л үгүй. Тэр зүгээр л хоолнд, хүүхдүүдийн хэрэглээнд, эхнэрийн тансаглалд, амьдралын зардалд толгоо өвдөхгүй байхыг л хүссэн. Тэгвэл би буруугүй штэ. Би бусдын адил нэг шөнө мөнгөний талаар бодохгүйгээр бүтэн ойртон унтчих чадах нь гэж өөртөө хэлэхэд нүүрэнд нь инэмсэглэл тодров. Гэсэн ч сэтгэлийн мухраас ямар нэгэн зүйл гогдон татаж ирээд тэгвэл тэр охин яах вэ гэж бэргэн асуух нь хүндий хоосон сэтгэлд нь цуурайтан улам чанга сонсогдох шиг. Шижир бодол дотрон өөртөө нь тэмцэлдэж байх хооронд гадаа хэн нэгэн хашаад аваад ороод ирэх шиг чимээ гарлаа. Залуугийн доторх бодлын хой хормхон зур сарниж алга болоод оронд нь алтны сургаар энэ ус бүр хүнээ байх юм та гэсэн уур бадран босоод иржээ. Тэр дөрөн халаатаа нөмрөн аваад гэрээсэн гарав. Сарны саруултайд нүдэнд торох юм алга. Өнөө мө бан гарч таг шүү. Хүний урманд хуцаг байдгуун гас сонжгүй. Энэ яста нэмэргүй амтан болжээ гэж өөртөө хэлэн чимээ гарсан зүг рүү алхав. Очоод харлаа. Хинч байсангүй. Байтлаа хийм сонсдог болж идэ. Их юм бодож тоолгоогоо гашлагснаас л тэр бах. Гэж бодоод өнгөрөв. Нэг гарсан дээрэн ганц тамхи баагуулчих санаатай халаасан тэмтэрвэл тамхи нь байсангүй. Унтахаас өмнө 0 орохдон унагсан байж мэднэ гэсэн бодол хамгийн түрүүнд харваж орж ирэхэд шижир халаадныхан ингэрийг хомж барьсаар модон жорлонгон чиглэн алхлаа. Дээд нугсан цэвэрч муудаад хизээ мэдгүй салж унах төгсөн хаалгыг хягтнуул нээж харанхуй хар нүхний эргэн тойрныг нүдэн баримжаагаар харав. Тамхиныг ялгар цагаан хайрцаг сарны тод гэрэлд харагдана гэж бодсон нь тэнэглэлийнх гэдгийг ойлгож дөнгөж өндөх гэтэл өдгөн шингэн зууралдсан
өмхий хар нүхний ёроолоос шал бал хийх чимээ гарлаа. Цочсон хийгээд гайхсан шижир огцом хойш гэдийн дуу алдаж "Үн ч одоо юу хийдэг?" гэж амандан шивнэн хэлээд гэрэл гаргачих зүйл авахаар гэрлүүгэн гүүхэрэн оржээ. Азар мартсан тамхи нь асаагууртайхан хамт үүдний тавир дээр эзнэн хүлэх мэт байж байх юм. Гэрийнхнийгэн сэрээчихгүй хичээн өгдөөгүй хайснан авч хад буцан гарав. Эргэж жорлонгийнхон өмнө нэрэн бөхийхтэн тамхихан халааслаад асаагуурын жижиг гэрлийг алсан тэртээ гүндэх лаг руу тусгалаа. Төөний сонссон чимээнээс үзвэл нэг амтан тийшээ унснаас зайлахгүй гэж бодсонтон тэр ийн зогсож байгаа нь энэ. Нохой шовнаас зайлахгүй гэсэн бодол дундуур нь санаанд оромгүй зүйл зүсэн орж ирсэн. Нүдэнд нь өртсөн нүцгэн хөлнөөс болсон байв. Асаагуурын бүдэг гэрэл тунд жорлонгийн лаг дотроос улан эргэсэн нүцгэн хөл харагджээ. Залуу цог тусав. Хөдөлж чадсангүй. Шижирийн дотор чичрэн зүрхэн түргэн цохилж амьсгаан давхцах үест өнөө хөл өтгөн лаг руу өөрөн шигдэд орж байгаа тэр. Энэ бүхэн түүний нүдэн дээр болж өрнсөнд шижир өөртөө ч итгэж чадахгүй голийн зогсож байтал өмнөх хар нүхэн дотроос нь өөрийнх нь нэрээр дуудах нь тэр. Ядруу дорой гэмээр хоолойгоор шижрэха гэж шивнэх шахам дуудахыг сонссон залуугийн толгой дотор долгион тасарч нүд нь харанхуйлсан байртай хэсэг зогсов. Чихэндэн итгэж ядан байгаа нь энэ. Гэтэл сонссныг нь батлах мэт ахин нэг удаа нэрээр нь дууджээ. Шижрэха. Ах гэдэг үгийг залгуулахын ч мартсангүй. Харин энэ удаад залуугийн дотор энэ хоолой нэг л танил санагдаж эхлэв. Өдгөн бодол гайхшрал бас хүү айдас дундуур нь туучиж цахилгаан шиг гэрэл гялбуулан орж ирсэн бодлоосон шижир өөрөө ч айжээ. Нөгөөхөн гэж бодохын төдийд өвдгөн чичирч хамаг биеийн сулран унав. Хоёр гарынхан алгаараа зовлгон хойш чирэн мөлхөх үед жорлонгийн нүхнээс нэрээр нь дуудах чимээ улам ойрцсоор шижрэха. Ойртох тусам хоол нь илүү хахирган сөөнг болон хуурж байхыг тэр хоёр чихээрээ сонсож байлаа. Шижрэха. Хайсан үед хүн хилэн залгиждгийн жишгэр шижир эхнэрийн дуудах гэсэн ч чадсангүй. Айсан нүдээр хашаагаан гүйлгэн харж байтал үүрнээсэн хамраан дөнгөж цугуулгасан нохой түүнийг хараад гасалж байлаа. Өвдөг давсан өндөр зэрлэг өвс дундуур ухарж мөлгөж явахтан өмхий самхаг нь бодохдоо мандтаа байв. Хөөдөөс нь нур жунах шахсан модон жорлонгийн харанхуй нүхнээс гарах тэр чимээл хамаг ясыг нь уйруулж зүрхийг нь чичрүүлэх ажээ. Бараг амсар дээр нь эрэх шиг болов. Хэсэг таг. Шижир шүлсэн залгиж бороо зүрх сонссон байгаасаа гэж дөнгөж бодвоогүй юу? Хөгөлбөр сааралгаар хоёр банцны завсраас дээш цороож гарч ирээд хуруунуудан эв хавгүй хөдлөгөж гарах нь тэр. Үүнийг харсан залуу амьсгал авч чадах юм байж гав. Өнөөх гар нарийн хуруунуудаараа банцан дээр тулж биеийн дээш татаж эхлэх үесэд сарны гэрэлд сэгсгэр хар үстэй хөхөрч цайрсан царайныхын таланд байхгүй болсон гэмээр харанхуйлж харагдах үзээрийн муухай амтэн толгоог нь цохиулхан гарч ирлээ. Толгой нь дөнгөж бүтэн гарч ирвүүгүй юу? Хүзүүгийн хажуу тийш нь огцом нуглав. Тагхийн дуугарахад шижрийн хамаг ясан мөн энэ чимээнд нэг нэгээрэн хугарах шиг санагдана. Шижрэха гэж ахин нэг дуудахтан тэр цус зарцсан хүйтнэр инээмсэглэж байх шиг. Ёстой л сүнс зайлан гэгч нь болох энэ үед гэрийнх нь хаалга дуугарчээ. Шижир тэр зүг рүү хармаар байвч хүзүүн хөдөлсөнгүй. Нүүрэн дундуур нь хүчтэй алгадаад авахд сая нэг ухаан орсон шижирийн дээрээс эхнэр нь өнгөж байх юм. Цээги чи ч надад мэдрэл муутай юм уу? Харанхуй шин гадаа юу хийж байгаа юм?
Нөгөө хөгшин хятадууд алтандаа хорогдоод бодох тусмаа байж ядаад байдаг гэдг нь энэ бахны. Мэдсэн юм а чамайг. Яасан? Унтаж байхад чинь хулгайлж аваад өрн дараа хийчих юм шиг санагдаа юу? Мөн чи ир болдоо чи гэж хэлээд гэрлүүгээ бодсон алхажээ. Хэдхэн хормын өмнө хадын амьтны гарч ирсэн харанхуй нөхрөө харав. Хинч байсангүй. Асаагуурынхан гэрэл ийгч тусгаж үзв. Өмхий лагнаас өөр тэнд юу ч алга. Алтнаас болж мэдрэл муудаж байна гэсэн онош өөртөө тавиад гэртээ буцсан оржээ. Өд дундын алдад сэрэв. Цээги ойрхон дэлгүүр гарчээ. Хүрлээ ээж таныг сэрхээр өгөөрэй гэсэн гээд хэдэн тавагтай хоол өмнө нь өрхийг бодоход эхнэр нь алтнаас хүртэн гэсэн бодлон орхихоогүй бололтой. Өөрийнх нь дуртай сэгсгэр цөөн байсан ч хэд сэрэдэд цаашилж чадсангүй. Хэнгдэг цээжин дээр нь хүнд хар юм дарчих шиг санагтаад хамаг бие нь сул оргиж байгааг тэр мэдэрч. Хүүдэн хэлж аяг тавган хураалгаад орондоо буцан шургав. Дөрвөн мөч нь үзүүрээсэн хурж эхлэхэд шижир өөрийг нь халуурч байна гэж таамаглажээ. Эмийн сан хийсэн шүүгээ тэртэн хол харагдахад залуу эхнэрийн хүлээхэр шийдсэн байна. Хамаг биеийн дагжин чичирч байсан ч арьс нь халуу шатаж байх ойлгомжгүй байдал тунд амьсгаан давхцсан уруулн хатна. Хүүхдүүдийнхээ нэрээр ээлжлэн дуудсан ч гудамжинд тоглохоор гарсан хүүгүүдээс сураг байсангүй. Хүнжилэн хөл доогуураа томлайдаж хийгээд хамаг биеийн хураан эвхрэн хэвтээд халуурлаа. Эхнэр нь ирсэнгүй. Өчнөн удах шиг санагдаж ханан дүлгсэн цагаан харвал дөнгөж 10 минут л өнгөрч байх юм. Ийм юм байж өөрийгөө хүний хань гээд байгаа шүү гэж шүд зун хэлээд хөнжлөө толгой дээгүүрээ нэмэрчээ. Өөрийг нь хүчлэн унтахаар оролдож байтал хэн нэгэн гүйн орж ирэх хөлийн чимээ ард нь гарав. Энэ үед шижир эргэж гаргаж тэнхэлгүй болдлон халуурч байлаа. Хөлийн чимээ ард нь ирээд зогсов. Хүнжлийн булангаас зөөлөн татахыг бодоход баг хүн бололтой. Аваа, та унтж гин үү? Гадаа тантай хүн уулзах гээд ирчихсэн байна гэжээ. Шижирч хөдөө гадаа ажиллаар явах санал тавихаар ирсэн хэдэн найзуудынх нь нэг болов уу гэж таамаглаад арай ихийн цээжин өргөн эргүүлв. Гэрт нь орж ирэхгүй байх шалтгаан нь цээги. Эхнэр нь шулам гэж мэдсэн цагаас хойш ирчүүдийн хэнэнч тэдний босхийг давхан байсан. Ядаж би юм уу байгаагаа хэлээд боцож орж ирэхээс гэж дөнгөж бодсон хүүгээсэн ямар хүн байна? Хэмээн асуувал хүү хөдөөний хүн байна гэж хэлээд гартан адгсан чихрийн задалжээ. Шижир амьсгаадан яолсоор ямар хувцастай байна? Чиний харж исэн хүн байна уу? Үгүй, харж байгаагүй хүн байсан. Цэнхэр өнгийн дээлтэй ихч байсан гэж хэлэхэд залуугийн хамаг бие чичирч эхлэхин дээр зүрхэн цээжнээс үсрэн гарч ирээд хизээ мэдгүй зугдаах гэж байх шиг. Тэгээд юу гэж чамд юм хум хэлсэн үү гэж ээрч төгдөрсээр арай гэж асуув. Танаас юм авах гэж ирсэн гэсэн. Тэгээд надад энэ чихрийг өгсөн гээд халааснаас арц хүч ханхалж шороотой хутгалдан гадан цаас нь гандаж хуучирсан хідэн чихэр гарган ирж аавдан үзүүлв. Үүнийг харсан шижир тэр дуран бүгдийг нь булааж аваад хөнжлөн яран орноос нь босдол толгой нь эргэж нүд нь харанхуйлан газарт нүрээ наалаа. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book application болон M-Book Web-ээр сонсороо.